За энэ одоо Кента багийн ахлагч Ориголтой ярих чинь. За Ориглоо өнөөдөр Сагсан бөмбөгийн тэмцээн их сайхан болж байгаа шиг байна. Өөрийнхөө сэтгэлийг яриач энэ талаар. За манай Монбрит клубын тэмцээн бол жилээс жилээр нь бол чанаржиж үнэхээр сайн болж байгаа, зохион байгуулалтын хувьд сайн болж байгаа. Шүүгчнэр одоо энэ бол олон жил одоо зохион байгуулж байгаа, туршлага суулж байгаагийн хэлбэр гэж би бодож байна. Мэдээж бид цаашдаа сайжруулах юмуд байгаа. Мэдээж юм хийж байгаа юм чи алдаа төтөд гарч л байгаа. Тэрийг бол ингээд засаа задруулаад явчихна. Одоо өнөөдрийн тэмцээний хувьд бол сэтгэл өндөр байна. Яг манай багийн хувьд бол нэг тодорхой сайн хүссэн хэмжээнд амжилт гаргаж чадаагүй ч гэсэн. Тэгээ одоо тэмцээн оролдоод юм чинь. Тэгээд бол би яг өнөөдрийн тэмцээнийг бол харахад одоо ер нь бол маш өргөн дэлгэр болж байгаа. Яагаад гэвэл угаасаа энэ Европын хэмжээний тэмцээн болоод хувирчлаа шүү дээ. Одоо гадаад бас 3 баг ирж гэн. Эцэг нь юу харуулж байгаа одоо манай тэмцээний одоо чанарыг харуулж байна гэсэн санаа ахгүй юу. Тэгэхээр одоо энэ ямар ч гэсэн ер нь бол энэ манай тэмцээн маань бол ерөнхийдөө одоо ингээ бүс нутгийн хэмжээний болж байгаа юм байна. Цаашдаа яг ингээд яг энэ хэмжээгээр өргөжүүлээд явах хаа гэж бодож байна да. За тэгээд ер нь бол жилээс жилд одоо сайхан зохион байгуулалт маань сайжирж байна. За тэгээд ерөөсөө одоо яг энэ ирчээр 10 жилийн тэмцээний сайхан зохион байгуулалт явна да гэж сэтгэлтэй байна да. За баярлалаа сэтгэл өгсөн. За зүгээр.